За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ 100-ны түүх баримтгалсан Зүүн Монгол нутагт шанган дөрвөн туурайгаар газар бөмбөрдөн халах нөмөргийн элийн заставаас эхлээд хан алтын өндөр нурууд хүртэл хамаг Монгол орны минь эр хүний хямар сүлдүүлсэн Эрдэнэт хурдан үлэг мордын төвөргөөн ийхүү захилж Сэцэн хан аймгийн Үйзэв ангийн хошуу буюу одоогийн Дорнот аймгийн Матас сумын Баян хангаа багийн нутаг сүндэрлэх шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас шүдлэнгийн уралдаан ийхүү гарааны 6 гарааны төхөөрөмж рүү хөдөлж байна. Хурдан шандаст шүдлэнгийн уралдаанд газраас хурдан шандас 44 хурдан шандас шүдлэн бүлгийн шандас орж алтан тоосон өргөхөөр ийхүү хөдөлсөн байна. Энэ өдрийн баяр цэнгэл наадмыг Дорнот аймгийн Матас сумын Баян хангаа багийн засаг дарга борын мөнх сүхтэргүүтэй за хурдан шүдлэнгийн уралдааныг Дорнот аймгийн Матас сумын Баян хангаа багийн харьяат Дашнамын сэр дам багсны гэр бүл үр хөгтүүд энэхүү баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааныг байшаглаж байгаад наадамчин болон дуулгахад таатай байна. Аймгийн авраг малчин амрын сумын алдар туяач амрын бачиргал энэхүү баяр наадмын 3 насны мөрдийн уралдааныг шууд дамжуулан бичлэг хийхэд за гүн нүслэлцээ үжүүлж ивэнд итгэж байлсагнсан гэхэд наадамчин болондоо мөн дуулгах сайхан таатай байна. За энэ дэлгэснээр харагдж байгаа 905 номертой морцсон Дорнот аймгийн Матас сумын харьяат Эрдэнэбаатар багийн харьяат за Чадраагуулын ган болдын хүү Наран баярын халдар үрэн улаан зээж бичсэн юмнуудад дунд талд харагдж байна. За мөн одоо сайхан хөрөн алзан үрээ морцсон байгаа харагдаж байна. Энэ 189 номертой өнгөрсөн жилийн шар ууны дахлаг баяр наадамд дааганда айргийн тавд урдсан Дорнот аймгийн Матас сумын харьяат за сумын алдар туяач Баатрин бачиргалын хүү хос баярын хөрөн үрээ энэ дэлгэснээр харагдж байна. Дорнот аймгийн Матас сумын харьяат за гал одрохын нацаг дуржин гал одрохын нацгагийн одоо халтар үрээ сая дэлгэснээр харагдаад өнгөрсөн болоо 46 номертой саяхан зохион байгуулагдсан буян өндөр уулын дахлаг баяр наадам 6 турдлаад аймгийн Хэрлэн сумын төмөр зам үүсгэн байгуулагдсны ойн жилийн баяр наадам сая айргийн 5 турдлаад мөн баг наадам 5 турдласан бас одоо өнгөрсөн жил 2 мордож 5 турдлаа даагандаа за энэ жил одоо 2 мордож 1 5 турж 1 6 турдласан Монгол улсын авраг дуучин за Ганбаатарын баяр жаргалын хонгороо бас л одоо аштайхан уяатай морцсон баг шиг байна. За энэ одоо номергүй цэнхэр дуулгатай үгтэй за улаан цээжвчин нэмнэтэй бор үрээ морцсон байна. Дорнот аймгийн Матас сумын харьяат за Баатар үеийн үүрийн цолмонгийн бор үрээ морцсон байна. За мөн одоо энэ ард талд нь сайхан хээр үрээ эмэгтэй өгд ус хээр үрээ байна. Энэ одоо Матас сумын Баян хангаа багийн харьяат Энхбаатарын баяр цэнгэлийн хээр үрээ байна. За Дорнот аймгийн Матас сумын засаг даргаас нь Дүвжүүрийн Баттулгын хөрөн үрээ байна. Энэ өнгөрсөн жил Өгөөмбий овны дахлаг баяр наадамд 9 турдлаад за тэр цааталт одоо Дорнот аймгийн Матас сумын аймгийн алдар туяач Баатар гэсний хөө ачхуу ган тулгын ган учрын үрээ байна. Аймгийн алдар туяач Баатрын ган тулга өнгөрсөн жилийн шар ууны дахлаг баяр наадамд хүрэн дагаа бас хол төрүүлэгдсэн байгаа. Аман үзүүн сумын алдар туяач Эрдэнэбаатарын амар тайвны үе солиог харуулсан сэр дамбын эзэн найрамдахын мөн одоо хүрэн даага төрүүлжсэн. За өнгөрсөн жилийн айргийн 1 үрээ морцсон байгаа харагдаж байна. Энэ өдрийн баяр цэнгэл наадамд. За тэр хөрөн үрээч одоо өнгөрсөн жил төрүүлсэн үрээ арай л одоо биш юм байх шиг харагдаж байна. За тэр цаана одоо ногоон зээж бичийн нэмнэтэй сайхан хүрэн буурал үрээ харагдаж байна. Энэ одоо Монгол улсын тод монлоо сумын сүрэнгийн ган үеийн унган 50-тай азарганы төлөө за их нь одоо Дорнот аймгийн Матас сумын сумын алдар туяач амрын бачиргалыг за сумынхаа баяр наадамд 2 төрөж 1 аман үзүүн дурдлсан өвгөн халтар азарганых нь охин төлөөс нь гарсан за хүрэн буурал үрээ тэр дэлгэснээр харагдаж байна. Өнгөрсөн жил хурдан даагны уралдаан тэр одоо 10 дотор хурдлсан да. За тэр цаана харагдж байгаа хүүхэд нь босоод байгаа шар гоцтой хүүхэд тод шар гоцтой хүүхэдтэй Дорнот аймгийн Матас сумын аймгийн алдар туяач аймгийн авраг малчин Даваагийн өвгөн баярын унган адуу за Эрдэнэбаатар багийн харьяат Наран гэрлийн бачиргалын халтар үрээ тэр одоо 2 үрээг хөтлөөтэй байгаа. Дунд талд нь одоо мөн одоо аймгийн алдар туяач Баатар гэсний ачхуу ган тулгын ган учрын халтар үрээ нь мөн морцсон байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ сайхан хол үрээ байна. Эрдэнэбаатарын хол үрээ түүний цааталт нь хөрөн үрээ задгаа дэлтэй хөрөн үрээ морцсон байгаа. Энэ одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеийнээс морцсон тэр хөрөн үрээ баг мөндөө. За тэгээд жоохон урагшлаад угаах. За энэ одоо Дорнот аймгийн Матас сумын Баян хангаа багийн харьяат аймгийн алдар туяач за Дамлын буда гэсний хүү Балжирын хөрөн үрээ за том хөрөн үрээ хөхөлтэй хөрөн үрээ сайхан хөрөн үрээ морцсон байна. Энэ дэлгэснээр харагдж байгаа Дорнот аймгийн Матас сумын харьяат Баян хангаа багийн харьяат сумын авраг малчин Ганбаатарын хүү Цоомогийн хөрөн үрээ байна.
За энэ үрээ байна. За түүний цаатал нь хонгор мөртэй зайд хүүхдэд тавиаж хөдөлсөн Дорн тамгийн Матас сумын Баян хангаа багийн ариат Улаан зандангийн Батбаатарын хээрүүрээ энэ хээрүүрээ энэ жил одоо 2 дахь давхар руу 3 дахь давхар руу ягаар уралж байгаа. Баян үлзий уулын дахлага баяр наадам 6 хурдлаад за Баян хангаа багийн ариат Экваторын баяр цэнгэлийн хүүхдийн охины сэвлэг үргэг ёслолт энэ хоёр хүрээ хоёулаа хайргацсан та. Тэр хээрүүрээ Батбаатарын хээрүүрээ 5-аар орсон уу. За 4-оор орсон. Түүний наадалт нь одоо Дорн тамгийн Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт байж аюулгүй унган одоо Дорн тамгийн Матас сумын Баян хангаа багаараа сумын алдарт байж Бат Эрдний хүү Гэрэл Цолмонгийн хээрүүрээ байна. Энэ мөн одоо Баян үлзэд за 9 хурдлаад давхар уугаар баг наадам хүүхдийн сэвлэг үргэх ёслол бас одоо 3-4-өр давхар уугаар хурдлсан үрээ хоёулаа одоо өнөөдрийн баяр наадам дээр мордсон байна. 182 номертой мордсон. Дорн тамгийн Матас сумын аймгийн алдарт яаж Монгол улсын авармалчин Санжи Осрын баяр сайхны за хүрэн үрээ байна. Энэ хүрэн үрээ одоо Чанцал дулам гэж туслах үеийнхээ нэрээр мордуулсан байна. Түүний цааталт нь өнгөрсөн жил Өгөөмрийн овны дахлага баяр наадамд айрагдаад баг наадамд айрагдаад сая сумынхаа баяр наадамд 12 турласан Матас сумын Монгол улсын авармалчин аймгийн алдарт Санжи Осрын баяр сайхны хүү очир сүрэнгийн буур дүрээ байна. Энэ одоо Монгол үрээ шандастай сайхан Монгол үрээ өнөөдрийн баяр наадамд мордсон байна. Загийн нарын зэрэг хурдан шандаст шүдлэнгийн уралдаан 40 гаруй урдан алтан дурдууд энхүү гарааныхаа дугаан дөхөлдөн дээр ирж байгаа мөчийг одоо та бүхэндээ харуулж байна. За уухээ удам турдан өлгөөд дөнгөж эргэж байгаа мөчийг гарааны 6 дээрээс дөнгөж эргэж байгаа мөчийг харууллаа. Дорн тамгийн Матас сумын алдарт яаж борын мөнгө сүхөө суулгын тааруулсан Дүнчүрийн мат тулгын хүрэн үрээ 45 үрээг зул зодолж гарч ирж байгаа харагдаж байна. Түүний дааталт нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат ган цэцгийн үр цайхын хээр үрээ гарч ирсэн байна. Түүний уртал дээр нь аймгийн алдарт яаж Санжи Осрын баяр сайхны хүрэн үрээгээд нарын зэрэг 6-7 үрээ арийнхаа эрдэн үрээг өнгөлөө гараад ирсэн байна. За энхүү шар ууны дахлага баяр наадам зориулсан хурдан шандас шүдлэнгийн уралдааныг борын мөнгө сүхөө суулгын тааруулсан Дүнчүрийн Батулгын хүрэн үрээ гарч ирлээ. За хүрэн үрээний хувьд бол одоо энэ жилийн анхных нь уралдаан байгаа. За түүний наадалт нь Дорн тамгийн Матас сумын Монгол улсын аварга дуучин Ганбаатарын баяр жаргалын хонгор үрээ гарч ирсэн байна. Дорн тамгийн Матас сумын Эрдэнэ Бадархавгийн арай Чадраавлын болцоохны Дакар дуудлагатай цэвэр англи азарганы төлөө эхэн Монгол улсын аварга дуучин Ганбаатарын баяр жаргалын өөрийнх нь унгангуу байгаа. Өнөөдрийн баяр наадамдаар үүдэн ховрын зайтай хөдөлж игэлээ. Сая зохион байгуулагдсан Төмөр замын баяр наадамд айргийн 5 дурдсан буян өндөр ууланда 10 гаргаж урдсан аралтай хурдан үрээ Агсар дуухан хэдэн үрээг хөтлөөд эхэлсэн болоо аман үзүүн дээр нь сумын алдарт уяаж борын мөнгөсгөө уяа суулгын тааруулсан Дүнчүрийн Батулгын хүрэн үрээ Дорн тамгийн цагаан аваа сумын Монгол улсын тодмонлоо уяаж Төвдөн Чойцлын Батцэргийн унган адуугаа энэ жилийн анхныхан давхар уяа. За хамгийн цаалаар нь Дорн тамгийн Матас сумын Жаргалан тогийн аймгийн алдарт уяаж Цэндийн Баатар гэсний дархан хүрэн азарганы охин төлөөс нь гарсан Монгол улсын хөрлийн гишүүн Хаянгагийн болор чулууны за унган 50-тай азарганыхын төлөө хүрэн үрээ гарч ирсэн байна. Айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат ган цэцгийн үр цайхын хээрээр 4 дээр айргийн 5 дээр аймгийн алдарт уяаж Баатарын ган дулгын хүү ган очрын халтар үрээ 5 дээр түүний наадалт нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Эрдэнэ Батын Алтан гэрлийн Эрдэнэ Батын бор үрээ гарч ирсэн байна. За айрг 7 дээр Дорн тамгийн Матас сумын алдарт уяаж Амрын бодын өвгөн хээр азарганы төлөйхөн төлөвлөсөн их талан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат өн улд агсны хүрэн гүнээс гарсан ийм одоо сайхан үрээ Монгол үрээ 7 дээр гарч ирсэн байна. За энэ одоо хавар зохион байгуулагдсан Эрдэнэ Бадар хуулийнхаа дахлага баяр наадамд айргийн 4 турдсан өнгөрсөн жил Өгөөмрийн овны баяр наадамд айргийн 5 турдсан Баян дэлгэр ууландаа 6 турдсан баха аралтай хурд үрээ 7 дээр гарч ирсэн болоо 6 дээр Эрдэнэ Бадар хуулийн дахлага баяр наадамд 9 турдсан Матас сумын Төмөн хаан багийн харьяат Батчаргалын хүү Эрдэнэ Бадар хуугийн харьяат Сүхбаатарын хээр үрээ 7 8 дээр Монгол улсын аварга малчин аймгийн алдарт уяа Санжи Осрын баяр сайхны хүрэн үрээ гарч ирсэн байна. За алдарт маршал одоо халзан хазаргаар нь аймгийн алдарт уяа Санжи Осрын баяр сайхан уяачиг одоо Монголын ард түмэн морь сонирхогч одоо тун андахгүй. За 8 дээр Матас сумын Төмөн хаан багийн сумын алдарт уяач Батчаргалын хүү Хос баярын бор үрээ гарч ирсэн байна. За Хос баяр уяач одоо 2 үрээ мордуулсан 1 үрээ 8 дээр 9 дээр Матас сумын Эрдэнэ Бадархавгийн харьяат Чадраавлын гамбалдын хүү Наран баярын халтар үрээ гарч ирсэн байна. Энэ буян өндөр уулын Өөрбөл зохион байгуулагдсан Монгол Кап гэдэг буян өндөр багийн зохион байгуулагдсан тэр наадамд 3 турлалсан аралтай хурдан үрээ. Түүний арал дээр нь Баян үлзий уулын дахлага баяр наадамд 9 турлаад баг наадамд 4 турдсан Матас сумын алдарт уяаж Бат Эрдний хүү Гэрэл Цолмонгийн уяа салгын тааруулсан Улаан зандангийн Батбаатарын хээр үрээ 8 дээр урагшилж байгаа харагдаж байна. Арын хэдэн үрээгээ Дорн тамгийн Матас сумын Төмөн хаан багийн харьяат
Гамбалтын мөнхөрдний саарлуурай түүний цаалаар өнгөрсөн жил шар ууны дахлаг баяр наадамда айргийн тав турдсан Дорн тамгийн Матас сумын сумын алдаг туяач за Бачаргалын хурдан хөрөн азарганы төлөө өөрийнх нь унган гүнээс харсан хөрөн үрээ 9 дээрээ түүний ардталт нь аймгийн алдар туяач аймгийн авраг малчин наран даваагийн ууган баярын унган адуу наран гэрлийн Бачаргалын хээр халтар үрээ гарч ирсэн байна. За энэ халтар үрээний хувьд одоо аймгийн алдар туяач даваагийн ууган баярын 50-д хээр халдсан азарганыхын төлөө шинэ үрээ өнөөдрийн баяр наадамдаар жихэн одоо мөхийн сайхан урагшаа хатгаатай байна. За өнгөрсөн жилийн өгөөмрийн овны дахлаг баяр наадамд айргийн 3 дурдлсан энэ жил Матас сум үйлсгэн байгуулагчны түүхэн яруу алдартай 101 жилийн өн баяр наадамд 12 турдлсан аралтай хурдан буурлаараа орж ирлээ. Аймгийн алдар туяач Санжи Осрын баяр сайхны хурдан буурлаараа орж ирлээ. Энэ бас одоо Монгол үрээтэй Монгол үрээ гэхэд осол одоо шандастай шавилхан битэй Монгол үрээ түүний ардталт нь Эрдэнэбаатар хуулын баяр наадамд 10 гаргаж урдалсан Эрдэнэ чулууны их тулгын бор үрээ орж ирлээ. Бор үрээний ардталт дээр Матас сумын Эрдэнэбаатар хогийн хараад мөг тамгын мөг хотын хөрөн үрээ түүний ардталт нь Дондгийн бар сэрдний хонгор үрээ түүний цаалт нь Баян ханга багийн харьяат төвшин дөгсөн хээр үрээ гэсэн 3 үрээ өнөөдрийн наадам тун холбоотойгоо байна. Ер нь он холбоотойгоо гэдэг чинь одоо энэ гурвын хооронд л одоо сайхан уралдаан гарч байна. За 3 үрээний хувьд бол одоо гуруулаа сайхан шахууртайхан байна. Ер нь одоо саарл үрээн дээр энэ очиж магадгүй юм байна да. Хөрөн үрээн дээр их л одоо сайхан жижигхэн унаас тавьсан байна. Дүү одоо мөг тамгын санчир гэж хүүгээ тавьсан байна. Дүүгээ тавьсан байна. За Дондгийн бар сэрдэн үрээ чинь Эрдэнэбаатар хуулийн дахлаг баяр наадам уралдсандаа за энэ өдрийн баяр наадам 3 4 дахь давхар уяагаараа уралдаж байгаа хонгор үрээний хувьд бас л одоо сайхан байх шиг байна. За тэгтээ одоо тамирлууга жоохон орсон байдалтай байна. Эрдэнэ чулууны их тулгын бор үрээ мөнх эрдний саарл үрээ гэсэн 2 үрээ хоорондоо холбоотойгоо байна. За ингээд хурдан шандаст шүдлэнгийн уралдааны 13 үрээний өнгөн дээр аймгийн алдар туяач даваагийн ууган баярын халтар үрээ унган наран гэрлийн Бачаргалын халтар үрээ. За энэ одоо Матас сумын Монгол Улсын авраг малчин аймгийн алдар туяач баяр Санжи Осрын баяр сайхны хүү очир сүрэнгийн буур үрээ сая дэлгэснэ харагдаад өнгөрлөө. За энэ хүү шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шүтлэнгийн уралдаанд дарцагт өд өгөхөж жигсэн. Дарцагтын өд одоо ямар ч одоо шандастай хурдмар нэлээд одоо хөлн суларч гардаг. Яхаа аргагүй одоо шар ууны шанцыг шалгасан газар бол дарцагтын өд байдаг юм аа. Бачаргалын хос хоёрын бор үрээ сая одоо унаачинд хоёр тал руугаа хэрэн шахурдаад байна. Энэ өд одоо ингэ шахтах нь одоо яаж байгаа юм бол доо. За ингээд энэ хоёр үрээнийхээ хамгийн ард талаар Матас сумын аймгийн алдар туяач Жаргалан тогийн харьяат ган дулгын ган учрын халтар үрээ түүний уртал дээр нь сайхан хүрэн үрээ гараад ирсэн байгаа. За ингээд аймгийн алдар туяач даваагийн ууган баярын адуу омгон адуу наран гэрлийн Бачаргалын халтар үрээ түүний надалт нь Гамбалтын наран баярын хар үрээ гарч ирсэн байна. За энэ хүү шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас шүдлэнгийн уралдааныг Дорн тамгийн Матас сумын Баян ханга багаараа Дашнымын сэрдэн багсны гэр бүл үүрэгтүүд энэхүү баяр наадмын хурдан шандас шүдлэнгийн уралдааны байшигж байгаа. Мөн энэхүү бичлэгийн ивент итгэгчээр аймгийн авраг малчин аймгийн сумын алдарт уяач Амрын Бачаргал жаргал ивент итгэж байгаа. За дэлгэснээ Осгон Баатрын даваа мөнхийн хөрөн үрээ харагдаж байна. За энэ хөрөн үрээч Монгол үрээнүүдийнхээ хувьд бол аргагүй нэг данстай үрээтэй аргагүй сайхан дүн сүр дүүхмээр гарна. За түүний урталт нь Сүхбаатар сумын харьяат Эрдэнэ нутгийн Алтан гэрлийн Эрдэнэ нутгийн бор үрээ түүний цааталт нь Бачаргалын Сүхбаатарын хээр үрээ дэлгэснэ харагдаж байгаа Монгол Улсын авраг малчин Санжи Осрын баяр сайхны хөрөн үрээ байна. За долоо дээр хөрөн үрээ Осгон Баатрын даваа мөнхийн хөрөн үрээ орж ирлээ. Сумын алдарт уяач Амрын мод уяач одоо унганд нь хараад энэ хөрөн үрээг ер нь хурдан мөр гарандаа гэж одоо анх одоо таамаглаж хэлж байсан. За тэгсэн гисэн хэдиж одоо хөрөн үрээний хувьд бол аргагүй аралтай сайхан хурдан үрээ гарч ирж байна. За сая дэлгэснэ Монгол Улсын авраг адуучин буян өндөр багийн хараад Ганбаатрын баяр жаргалын хонгор үрээ харагдаж байна. Энэ одоо хэрлэн сум зохион байгуулагчсан Төмөр замын баяр наадамд айргийн тав дурдсан. Өнгөрсөн жил буян өндөр ууланда айргийн тав дурдлаад баг наадам бас айргийн тав дурдсан байгаа. За борын мөксөхийн уяа солгонд тааруулсан Дүмчүрэн Батулгын хөрөн үрээний хувьд энэ жилийн одоо анхныхан давхар уяага за энэ хүү аймгийн алдарт уяач Цэндийн Баатар гэсний дархан өргөн азарганы охин төлөөс гарсан Монгол Улсын их хурлын гишүүн асан Хаянгагийн болорч улууны унган 50-тай азарганы тул 25-тай хөрөн үрээ энэ өдрийн баяр наадмын хурдан шандас шүдлэнгийн уралдааны айргийн 3 дээр аман хүзүүн дээр гарч ирсэн болоо. За энэ хүү шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас шүдлэнгийн уралдааныг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат ган цэцгийн үр цайхын халтар үрээ гарч ирсэн байна. Өвөө аавынхаа унган нутаг дээр өнөөдөр үрээ төрүүлгэж ер нь том магадгүй байна. Хээр үрээний жихэн одоо мөнхийн мөхөд урагшаа хатгаатай байна. Тун солиохон байна. Эрдэнэ цагаан сум өсгөн байгуулагчны түүхэн яруу алдар 101 жилийн өн баяр наадамд айргийн 3 турлаа. Давхар уяагаар бичигт помпны 33 жилийн өн баяр наадамд аман үзүүн турлалсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат уртын цагаанаар нутагтай өлзийгийн унган адуу халтар үрээ байна.
За энэ халтар үрээ бол аргагүй өнөөдрийн наадамд энэ уруу одоо нэг 40 одоогийн байдлаар нэг сайхан 50-тай л ерөн сэлүүхэн яваад байна да. За ган тулгын ган учир унаач одоо өөрийнхөө нэр дээр тавьсан өөрөө одоо унаж хурдлуулж байгаа хөрөн үрээ халтар үрээний араас нэг 50-тай ерөн шүргэлзүүлээд байна да. За халтар үрээн дээр ерөн нэг залгаад авчих юм бол ерөн халтар үрээг явуулахад ерөн тун хэцүү болно. Гэхдээ хөрөн үрээ одоо шинэ битүү үрээ учраас одоо халтар үрээн дээр одоо нэг залгаж очиод одоо яаж уралдах юм байгаа. За ингээд хоорондоо үндсэндээ нэг үүдэн хоймрын зайтай хоёр үрээний хувьд одоо үнэхээр гал гарсан уралдааны гаргаж байна. За түрүү хамаг үзүүний үрээ ингээд айргийн 3-ийнхаа өрөөнөөс нэг үндсэндээ нэг 100-аад метр хэрэтээ салсан айргийн 3 дээр Дорн таймгийн цагаан аваа сумын Монгол улсын тод манлаа уяач гавьяат малчин Төвдөн Тойждын бат зүргийн унган адуу Дорн таймгийн Матус сумын засаг дараагасан Дүнчүрийн Баттулгын хөрөн үрээ. За унаач нь одоо мөнгөсгийн сөрөл гэж одоо нэлээд хашир хүүхэд тавьсан. Ер нь одоо уралдаж сураагүй учраас одоо зам хөрөөдөд яваад ах шиг байна. За ингээд хурдан шанда шүдлэнгийн уралдааныг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас ирж уралдсан. За үүр цайхын халдар үрээг дүүрэн 50-50-тай ерөн шүргэл 55 милтэй ерөн хөдөлгөж байна. За ингээд одоо энэ халтар үрээл өнөөдрийн наадамдаар одоо үнэхээр ингээд одоо морь барьж дийлж уралдахад одоо тун хэцүү байна. Өвөө аавынхаа унган нутаг дээр ирж өндөр довон дээр ирж аргагүй нэг өөрийнхөө хүссэн хүлээсэн наадамдаар түрүү хүртгэхээр инхүү одоо урагшилж яваа надаа энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хараад за үүр цайхын халтар үрээл инхүү шар авааны дахлаг баяр наадам зориулсан хурдан шанда шүдлэнгийн уралдааныг өнгөлсөөр үзэгчдийн үзүүрлээ орж ирлээ. За энэний эцэг нь одоо хэнтий гаралтай, их нь болохоор уртын цагаанаар нутагта өлзийгийн унган адуу өнөөдрийн баяр наадам хурдан шандагт шүдлэнгийн уралдаан төрүүлэн гэж түмний их алтан жолоо оргуулж наадамчин олноо баясгалаа. Аман үзүүнд аймгийн алдар туяа Цэндийн Баатар агсны ачгүй ган тулгын ган учрыг хөрөн үрээ аман үзүүнд бодлуулаа. Өнгөрсөн жил дааг төрүүлгсэн уяач та. Айргийн 3 сумын алдар туяач борын мөнгөсгөө уяас олгын тааруулсан Дүнчүрийн Баттулгын хөрөн үрээ 3, 4-т Эрдэнэбаатар хувагийн харьяа Чадраавлын бол цаахны унган адуу Монгол улсын арван малчин Ганбаатарын баяр жаргалын хонгор үрээ 4, Батчаргалын хос үерийн хөрөн үрээ 5, 6 Сүхбаатарын хээр үрээ 7-т за сайхан хөрөн үрээ ордлаа. 8-д одоо Сумбаатарын даван мөнхийн хөрөн үрээ 9-д за Наран гэрлийн Батчаргалын халтар үрээ 10-т Сүхбаатар сумын харьяа Далтан гэрлийн бор үрээ 11-т Улаанзандангийн Батбаатарын хээр үрээ 11. За ингээд 11 үрээ ардлынхаа өрөөндөөс дахиад одоо зүгдэн өмрөө зайтай. За Бачаргалын хос үерийн бор үрээ, сумын аймгийн алдар туяа Санжаа усрын баяр сайхны буурал үрээ, Гамболдын наран баярын халтар үрээ. За бор үрээ бас мөн одоо нэлээд доохон талаас орж ирсэн байна да. Бор үрээ. Эрдэнэ жулууны их тулгын бор үрээ, түүний цааталтанд Дондгийн Барсуулдын хонгор үрээ, түүний наадталтанд Ган тулгын учрын халтар үрээ гэсэн үрээнүүд 16 noloгийн үрээнүүд орж ирж байна. За энэ дөрөвнийхээ өнгөн дээр намайг Донтын Матус сумын Бачаргалын хос үер үрээ. За хөрөн үрээнийхээ удам хөшлөг үзэх шалтгаан сайн байна. Хөрөн үрээ. Манай өнөө ихтэй. Манай хөдрөний төв. Нотон 5 орсон. Энэ жил 5 орсон. За энэ жилийн хэд их давхар явуулж байна. Томдоо орч сурсан. Тий. Өөр уралдаг бай. Хоёр наадмын цагаан сэтгэл хуваалцахгүй. Сайхан жирэмэн дээр хоёр сайхан. Тий. Сайхан зохион байгуулалт сайхантай сайхан наадам байна. За баярлалаа. За. Баатрин ган тулгын өнгөрсөн жил дааг төрүүлсэн энэ жил шүдлэг үрээ ам үзүүлээ. Үзэгчдийн өрөө. Аймаг алдаг байж ган тулгын юм байна. Хөрөн үрээ ямар удамтай үрээ вэ? Энэ жилийн хэд их давхар явуулж байна. Энэ дан уяа. Битүү үрээ байгаа юм уу? Эхэн дахин өрөнгөнд төлөвгүй. 25 та үрээ. Эцэг нь аянган болж гişүний нэг 50 та үрээ азраа. Тий. Битүү үрээ байгаа юм уу? Энэ өдрийн баяр наадамд хэдэн насны 98-р өрөө байна. Тий 3 настай байсан. За баярлалаа бол наадмаас харин. За. Дорнтойг матсан Ганбаатарын баяр залуу залуу байна. Хоромнууд өнгөж өдөрлөө сугаад төрөөр орлоо. Хонгор үрээ энэ жилийн хэд их давхар явуулж байна. Ямар удамтай үрээ вэ? Энэ манай чадын болдоохын Дакар гэдэг хэрэг юм бол. Энэ одоо 3 дахь хоёр. Сая төмөр замнаг харагдаад ууланд очиод буйнерт очиод нэг арга гаргаж ирсэн. Сая энэ чинь. За баярлалаа олноодоос харин. За баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум. Ганц хэсэг үр цагт. Хээр үрээ ямар удамтай үрээ энэ жилийн хэд их давхар явуулж байна. Хээр үрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум. Уртын цагаан нутагт өлзий гэж залуу гээ. Монгол. Эцэг нь бол хэнтий гаралтай. Их нь өөрийнх нь урган юм биш. Хээр үрээ чинь ардын хувьсгалын наадам сая 3-аар орчоод бомбондоо ам үзүүлчих. Тэгээ сая ирчих.
Баяр наадам ямар хуу болж байгаа үрээ дөрүүлсэн сайхан сэтгэж байгаа үзэхгүй. Өө сайхан байна. Өвөө аавынхаа нутагт ирээд зорж ирсэн. Сайхан үрээ мэдрүүлээ. За баярлалаа бол наадмаас хагаар. Өө за баярлаа. За би Баянгавгийн засаг дарга борын мөсөх гэж юм байна. Шарав оолынхаа тахлах наадмыг өнөөдөр өргөн тэр сайхан зохион байгуулж байна. Энэ миний энэ хүрүүрээ Дүнчүүрийн батлах найз маань хүрээ байгаамаа. Энэ жил анхныхаа уралдаанд уралдаж 3 орлоо. Цагаан уугийн Бацрыг тодомлоо унгаа дөө. Баяр наадам ер нь ямар хуу болж байна? Жил болгон ер нь та сайхан зохион байгуулдаг. Ер нь баяр наадмаас сайхан сэтгэлээ уулзах. Өө сайхан байна. Нутгийн төмөндөө мэдлэхэд өвшөлөө. За ингээд Баянгавгийн Шарава отгийн тахлах наадам болж байна. Нийт Шарава отгийнхоо уулынхаа тахлах наадамд хүрэлцэж ирсэн Матад утгийнхаа зон олондоо баяр наадмын мэд төвшүүлье. За баярлалаа. Хайргийн гурав Дүнчүүрийн Баттулгын хүрэн, хайргийн дөрөв Хамбаатрын баяр зэрэглэлийн хонгор, хайргийн тав Хосойрын хүрэн. Эдгээр хүрдэн хөлбүүдийг нэргэх тухайд хүрдэн гарааны төхөөрөмжөө сэргүүлдэг. Андэргэн төрөөр гацэн ирсийн мөрдөж одоо хүргэц намнан зүтэн батарсан намнан натны дундаа шансаграад уяагаран давхитгүүд маран түрүүлдэг асруудны үн Amma to'g'im jamg'ozish Ciao, so.